Солонгосын entertainment ертөнцийн дахин даргив. Энэ сэтгэл үйлдсэн алдартай дүрбэлсэн дуу профессороос болжээ. Энэ удаа тэр үнэхээр аратан болжээ. Солонгосын олон тэрбумын хөрөнгөтэй алдартай эрэгтэй жүжигчин 7 тэрбум воны өрний улмаас компанийн ажилтныг дарамталж амиа хорлоход хүргэжээ. Тэр ажилтан түүний хуучин найз бүсгүй байсан ба Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тэдний үерхэж байх үед эмэгтэй нь 16-наас ч хүрээгүй байсан гэжээ. Энэ хэрэг Солонгосын entertainment салбарын хар бараан талыг өнцгөн үннийг илчилсэн юм. Анги давхаргын өвүүлэмж гэж юу вэ? Дэд албан тушаалтан гэж хэн бэ? Феодлын нийгэм аль хэдийн нурж унаад олон жил болсон. Гэвч одоо ч олонний танил алдартай хүмүүс өөрсдөө дээд түвшний хүмүүс гэж үзэж, бусдыг доорт үзэж, бүхэлд хүргэж байна. Эхлээд тавчхан ойлгоцгоо. Энэхүү профессор нь Солонгосын шилдэг алдартай ба бусад улс орнуудад ч гэсэн тодорхой хэмжээний фэмэдтэй. Weibo дээр 10 гаруй сая дагагчтай ба хэргийн холбогдох эмэгтэй Солонгосын алдартай өсвөр насны жүжигчин түүний нэр нь Ким Сэро. Анх 9 настайдаа дебютээ хийж 15 наснда хөрөнгөтнүүдийн хараанд хүрсэн ч 25 настайдаа өрний улмаас амиа хорлсон. Ямар танил үйл явдал вэ? Солонгосын эмэгтэй алдартнуудын өхлийн урсгал үндсэндээ өргөлж ийм байдаг. Ким Сэро амиа хорлсон өдөр нь яг дуу профессорын төрсөн өдөр байсан ба Ким Сэрон гэрээсэлдээ намайг авраач надад жаахан л хугацаа өгвөл би өөрөө баг багаар төлнө гэжээ. Энэ хэргийн хувьд одоо хүртэл эмэгтэй талаас илүү их мэдээлэл хийсэн боловч дуу профессор бараг ямар ч хариу мэдээлэл хийгээгүй байна. Тиймээс бид эхлээд эмэгтэй талын хийсэн мэдээллийн дагуу тавчхан дүгнэлт хий. Тэдний үерхэж байсан хугацааг Солонгосын хэвлэл мэдээллүүд ил болгожээ. Ким Сухён Ким Сэроноор 6 жил үерхсэн ба үерхэж эхлэх үед Ким Сэрон дөнгөж 15 настай байсан. Энэ хүртэл харахад л миний дотор уур хилэн оргилж байна. Эхлээд эмэгтэй талын дебют хийх насыг орхий. Энэ цаг хугацааны шугамнаас харахад 27 настай насанд хүрсэн эрэгтэй 15 настай хүүхдээ үерхэж байсан. Энэ гинт хэрэг биш гэж үү? Энд хүрээд хичнээн хүн хайхгүй өнгөрөхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл хизэнээс ихснийг мэдэхгүй ч өсвөр насны охин ахмад насны эрийн хайрын түүхүүд айжмаар үе үеийн хайр дурлалын ойлголтыг гажуудуулж байна. Хичнээн романтик болох гэсэн гинт хэрэг бол гинт хэрэг. Насан туршаагүй бол насан туршаагүй гэсэн үг. 9 настайдаа аялагч киногоор Бусаны кино наадмын шилдэг шин жүжигчний хэмжээг хүртэж 10 настайдаа ганц дайчин киногоор Баксоны урлагийн наадмаас шилдэг шин эмэгтэй жүжигчин шагнал болон хамгийн алдартай эмэгтэй жүжигчинд нэр дэвшжээ. 2014 онд Ким Сэрон Дохё киноны гол дүр бүтээж Хүүхлүү кино наадмаас шилдэг шин жүжигчин шагнал шилдэг шин дүрийн алтан хараа шивнэлийг хүртсэн. Үүний дараа 2016-аас 2019 оны хооронд Ким Сэрон олон шилдэг бүтээлүүд төрөөж байсан ба өмнөх хариамжлагтайгаа байгуулсан гэрээгээ цоцлон дуу профессорын ахын компанитай хамтарснаас хойш дахин гайхалтай уран бүтээл гараагүй юм. Яагаад гэж үү? Солонгосын хэвлэл мэдээллүүдийн мэдээллээс үзэхэд дуу профессорын ахын компани түүнд ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Бүр стратегиэрээ хэмд ажиллах хүч болгон ашиглаж тэрээр зөвхөн шин жүжигчдийг сургах болон туслах ажил хийсэн. Гэсэн ч зохих цалин авч чаддгүй байсан. 2021 онд тэд салсан ба 2022 онд Ким Сэрон дахтуугаар залуу байж үүний улмаас нэгэн дүүрэг хэдэн цагийн турш цахилгаангүй басан ба дуу профессорын ахын компани уг хохиролт ойролцоогоор 7 тэрбум вон хөндлөлжээ. Асар их хэмжээний өрөөнд орж ямар ч кино тоглох боломжгүй болсон Ким Сэрон өрөө төлхийн тулд кофе шопд ажиллаж байсан. Кимсэроноо профессор зөвшөөрсөн бүрийг нь төлөх хугацааг сонхыг бүжээ. Энэ доо профессор эргүүлээд түүнийг халбаа барих мэдээллийг хэрэглэж тараснаар хэвлэл мэдээлэл болон Кимсэроны кино дарамталж байна.